Амрыг ирэх сонсогчдоо манай Cocktail and Crime podcast-ны маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараар бит хоёр эцсийн эцэд явж гэдэг шиг нэг юм нээлтсэн сууж ийн. Тэгээд улмаа маань өнөөдөр босын явдлаа яриад коктейлээ хийж өгөх байгаа. За тэгээд подкастаа эхлэхээс өмнө хилдэг анхааруулдаг зүйлүүдээ гялс анхааруулчихъя. Манай подкаст маань гэмт хэрэг болон босон явдлын тухай деталь бүрийг нь алгасалгүй энд чинь харагдтал ярьдаг учраас юмнаас амархан айдаг эсвэл жирэмсэн эхчүүд нэг бол шүн зүйлээд байдаг хүмүүс сонссны хэрэггүй шүү гэж бит хоёр зөвлөдөг байгаа. Тэгээ эхнээсээ нөгөө зүүдэлдэг хүмүүс маань зүүдлээд байна гэл юм бичээл байлээ шүү. Тэгээд нэг дор сонслогууд нэгээр нь алгасаад эсвэл өдрийн цагаар ч юм уу сонсоорой гэж. Гэтэ айгу хөөрхөн эрслээ би өөрөө дааж байгаа гэдгийгсэн байсан амар хөөрхөн байсан. Гэтэ стресстэй дэж болохгүй шүү манайхаа. Би одоорой. Би бас нэг юм сануулах гэсэн. Зарим хүмүүс сэтгэл үлдээхдээ ямар амар нуршиж ярдсан бэ гэж тэгжсэн. Сая манай Докогийн дурдснаар доор ингээ хэргийг нүдэнд чинь харагдтал детальчилж ярих учраас угаасаа нуршуу болно. Тийм болохоор нуршийн өмнө дургу болол за тэгээ одоо явах дээ. Уучлаарай. За дулмаа маань эхлэхээс өмнө энэ гоё коктейлээ ярьж өгөө гялс. Гялс гэж. За тэгээ. Гялс яруулаа. Хариулаад чиний одоо амар урт хэрэг болохоор өстэй зүгээр бушуухан юмдаа орчихгол үзээд нь штэ. За өнөөдрийнхөө коктейлээр би бас нэг сонирхолтой коктейл хийсэн байгаа. Маш амархан whiskey sour гэдэг коктейл хийсэн. Энэхүү коктейл нь маш амархан whiskey орсон, өндөгний цагаан орсон, angostura bitters, тэгээ simple syrup буюу чихэрний сироп орсон байгаа. Коктейлэнд орж байгаа бүх орцыг бит хоёр Instagram болон Facebook дээрээ даалан тайлбарлаж тавьсан байгаа. Зургийг нь бас тавьсан учраас та бүхэн ингээд дэлгүүрээс очиод авахд хүртэл хараад авах боломжтой шүү. Гэртээ коктейл хий гэсэн сонирхолтой зөндөө хүмүүс байлээ. Тэгээ бүгдээрээ гэртээ коктейл хийж сурцгаая. За манай өнөөдрийн дугаар маань нэлээд урт дугаар болж магадгүй тийм ээ. Чи гол дүрийн эзнээ танилцуулаад эхлэх үү хэрэгтэй орох уу? За тэгээ. Дуншиж Ted Bundy-г ярихаар боллоо өнөөдөр. Oh my goodness. Бас нэлээд урт юм болох нэ. Хатуу байлаа, хэцүү байлаа. Одоо хэдэн хоног Ted Bundy-тай зүүлдэлж нойрондоо хөхрөлдөө мэдхгүй ямар ч байсан. Ингээд Bundy-гийн тухай бүгдээрээ өнөөдөр судалцгаая, ярилцгаая. За тэгээд Ted Bundy-гийн бага насны гэх юм бол 1946 оны 11 сарын 24-нд Theodore Robert Bundy гэдэг нэртэйгээр төрсөн байгаа. Vermont мужийн Burlington хотод төрсөн. Түүний ээж нь болохоор 22 настай Eleanor Cowell гэх эмэгтэй байсан бөгөөд ганц бие байсан учраас тэр гэрлээгүй эхчүүдийн амаржих газар Ted-ийг төрүүлсэн байна. Тэр үед угаасаа 40-50 он гэдэг чинь гэрлэхээс өмнө хүүхэд гаргахыг нийгэм ер нь бол амар чигшдэг байсан үе болохоор гэрлээгүй эхчүүдийн амаржих газар гэж амар их байдаг байсан юм билээ. Америкт. Тинчээ Ted-ийг гаргасан байгаа. За тэгээд Луис анх Ted-ийг өргүүлэх бодолтой байсан боловч Луисийн аав одоо Ted-ийн өвөө Sam Cowell гэх хүн хүүг өөрийн мэд өсгөх шийдвэр гаргаж Ted Луис хоёр түүний ээж аав тэгээ охин дүүтэй хамт Пенсильвани мужийн Philadelphia хотод амьдрахаар явсан байгаа. За тэгээ ер нь бол бага нас нь Philadelphia хотод өнгөрсөн байгаа. Тэгээ өөрөө болохоор ер нь бол эцгээ хин гэдгийг нь мэдэхгүй. Өөрөө ч гэсэн мэдэхгүй ер нь бол бичиг баримтан дээр ч гэсэн юм тодорхойгүй байдгийн бэлээ. Ээж нь хэлэхдээ хамгийн анх Lloyd Marshall гэх хаалт цэрэг байсан үерхэж байгаа Ted-ийг төрхөөс өмнө намайг хаяад явсан гэж хэлсэн боловч сүүлд тэр одоо мэдээллийг өөрчилж бас нэг өөр Jack Worthington гэх залууч байж магадгүй гэж хэлсэн байгаа. Тийм болохоор Ted-ийн яг эцэг нь яг хэн бэ, ямар хүн байсан бэ гэдэг ямар ч тийм мэдээлэл байхгүй. Одоо түүх рүүгээ гүн орохоос өмнө цаашдаа Ted Bundy-г одоо Bundy гэж дуудана. Байн Ted Bundy гэдэг хар жоохон урт нуршуу иж магадгүй. Bundy баг бахта эмээ өвөөгөө өөрийнхөө аав ээжээгээ гэж боддог байсан. Төрсөн ээж Луисигаа эгчээ гэж бодоход хүргэсэн. Яагаад гэвэл би сая дурдсан шиг тэр үед гэрлэхээс өмнө хүүхэд гаргасан эмэгтэйг ер нь бол нийгэм амар их чигшдэг байсан учраас Bundy-гийн эмээ өвөө нь гэр бүлийнхаа нэр нүрийг бодоод одоо хүүхэд гаргасан гэж хөршүүдтэй хэлсэн байдаг. За тэгээд тэрний талаар сүүлд
Банди баригдаад ингээ ярилцлага өгөхдөө би ер нь бол Луисыг миний ээж гэдгийг гадралдаг байсан. Яагаад гэвэл намайг жоохон байхад Луис л намайг асарч бөөцөлдөг байсан гэж дурддаг. Эмээ өвгийнхэн талаар хальт дуртахад түүний өвөө Сэм болохоор арьс өнгөөр амар ялгуурлагч эмэгтэй хүнийг дорд үздэг тийм маш их уур хилэнтэй архичин өвгөн байсан юм бэлээ. Тэгээ ер нь бол байс игээл ихнэрээ зодчдаг, гэр бүлийнхаа хүүхдүүдээ амар бас хүчирхийлж занчдаг. Гэртээ нэг нохоотой байсан, нохоогоо хүртэл авч балбдаг байсан гэдэг жбайгаа байхгүй юу? Яанаас үлээтэй. Харин тийм тэгээ сүүлд хэрэг болоод ярьслага өгж байхад Тэди өвөөг бүр хөршин манай муурыг бас ингэ зодж исэн гэж байгаа байхгүй тэр өвөө нь бүр тийм амар архичин амар ахс ер нь бол хүчирхийлэгч хүн байсан юм бэлээ. Түүний эмээ болохоор амар олон жил сэтгэл санааны гутралд орсон. Ер нь бол гэрээсээ гардаггүй баг өрөөнөөсөө ч гарч орноосоо ч босдоггүй хүн байсан гэж байгаа. За тэгээд Тэди 3 настай байхад нь Луис хүүгээ аван Вашингтон мужийн Такомогийн хот руу нүүсэн байгаа. Тэр хот нь болохоор Вашингтон мужийн Сиэтл хот эдэн штэ том хот. Жохон дэд юм бэлээ. Чи бас амар олон хамаадан садантай байсан. Луис тэгээ хүүгээ авч яваад тэнцээ ер нь бол амьдралаа эхлүүлсэн юм бэлээ. Яг хүүтэйгээ хамт хоёулахнаа. Яг яагаад нүүх болсон тодорхойгүй ч гэсэндээ Луисийн дүү Жуя ярилцлаганд дурдахдаа нэг удаа унтаад сэрэгтэн орон дотор нь гэрийнх нь бүх утгануудыг ингээд тавьцсан. Хүнжил дотор нь Банди орных нь хажууд инээгээ зогсож байсан гэж дурдсан байсан. Тэгээд Банди ийм сонин зан характер гаргаж эхлэхэд Луис хүүгээ аван Сиэтл руу нүүсэн гэж магадлал байдсан бэлээ. Гэхдээ тэр нь бол яг өнөө худлааг нь бас мэдэхгүй. Өөр нэг таамагладаг юм нь болохоор Луис аавынхаа хүчирхийлэл доор байхыг хүсээгүй. Хүүхдээ ер нь аваад амьдралаа эхлэе гэж бодсон. Бас дээрээс нь тэр өвөө амар тийм 9 шидийн том хүний сэтгүүл мэтгүүл ингээ кино миног ингээ гэртээ энд тэндгүү тавьсан байдаг. Тэгэн гут нь Банди тэрийг нь олж үзээд ингээд ерөөсөө жоохон буруу үйлгэр дуурай болоод байна гэдэг утгаараа Луис хүүхдээ аваад нүүсэн гэж бас нэг тийм таамаглал байдаг юм бэлээ. За тэгээд Луис Такомо хот руу нүүсний дараа удалгүй Жонни Банди гих маш илдэг найрсаг залуутай танилцаж жилийн дотор гэр бүл болсон байдаг. Тэгээд Тэди ер нь бол овог нэр нь Кавл байсан. Жоннитай сууснаас хойш Банди гэдэг нэрийг өвлөн авсан байгаа. Нэрээ солиулж хойд авгаараа овгөлж явсан байгаа 1951 оноос хойш. Тэр чинь одоо 4 настайгаас хойш гэсэн. За тэгээд тэр хоёр маш хурдан гэр бүл болоод 4 хүүхэдтэй болсон байгаа. Гэр бүлийн уур амьсгал ер нь бол аз жаргалтай 50 амгалан байдаг байсан. Жонни Банди маш илдэг найрсаг ханддаг байсан боловч Банди ерөөсөө тоодоггүй байсан. Ер нь бол ингээд гэр бүлээсээ зайгаа барих дуртай, гэр бүлийн агаар салхинд гараад бүгдээрээ модонд очиод майхнаа бараал сайхан хөдөө гарч мараал ингэнгуут ерөөсөө явах сонирхолгүй. Тэгээ ер нь бол баг багаар өөрөөгөө гэр бүлээсээ ингээд холдуулж эхэлсэн байдаг юм бэлээ. Ер нь ганцаардмал гэр бүлийн асуудлын хувьд бол тэгээ нөгөө нэг Netflix дээр гарсан алуурчинтай хийсэн ярилцлага гээд баримтат кино вэ штэ тий. Тэрэн дээр өөрөө хэлэхдээ би бол сайн гэр бүлтэй хүн, манай ээж аав төмж явдаг, итгэл сайн, Христэд итгэдэг, итгэл сайн хүмүүс байсан бөгөөд ар гэрээс минь намайг алуурчин болгох бүр ганц зүйл байгаагүй гэж гэр бүлээ дурддсан юм бэлээ. Манай хойд эцэг болохоор сайн хүн байсан. Гэхдээ жоохон мангардууд ядуу хүн байсан. Тэр л миний дургу хүрэгдэг байсан гэж дараа нь дурддсан бэлээ. За тэгээд бага нас ингээ гэр бүлийн асуудал, гэр бүлийн уур амьсгал яг ямар байсан нь 100% ноцтой биш. Яагаад гэвэл Банди өөрөө ярилцлага өгөх болгондоо тэр өөр хариулт өгдөг байсан. Тийм болохоор яг үнэхээр хүчирхийлэл амсч исэн юм уу, үнэхээр хүчирхийлэл амсдаггүй байсан юм уу те? Ерөөсөө тэр нь мэдэгддэггүй. Тэгээд бага насныг тиймэрхүү өнгөрч өсвөр наснда нэг тодтогод байх юм байхгүй сая хэлсэнчлэн ярилцлага өгөх болгондоо өөрөөр мэдээлэл өгдөг байсан болохоор үнэн худлаа нь мэдэхгүй. Тэгээ өөрөө нэг хэлэхдээ би ганцаардмал байсан, найз нөхөд юу н байдаггүй. Гэхдээ би шовдрлогдож найз нөхөдгөө байгаагүй. Би өөрийнхөө сонголтоороо найз нөхөдгөө байсан. Яагаад гэвэл яаж хүнтэй найзлахаа би мэддэггүй. Тэгээ хүнтэй найзлах юу н шаардлага байдаг ч юм уу гэж боддог байсан гэж байгаа байхгүй өөрөө. Тийм болохоор юу н ганцаараа ингээл өөрөө юмаа хийгээл явж лээдэг. Харин түүнтэй хамт ахлах дунд сургуульд явж исэн хүмүүсээс дараа нь ярилцлага авахд Бандиг ер нь бол илдэг, найз олонтой, хүн болгон таньдаг, мэддэг тийм хүн байсан гэж дурддсан бэлээ. Тэр нь одоо үнэн ч юм уу, худлаа ч юм уу. Түүний характерын хувьд гэх юм бол өсвөр насндаа жижиг сажиг хулгай маш хийдэг байсан. Хин хүйтээ болохоор сануулга аваад өнгөрдөг. Цанаар гулгах дуртай, цаны одоо хөрөмж мөхөрөмж бас дэлгүүрээс хусдаг байсан гэж байгаа байхгүй. Тэр нэг юм доголдолтой юм. Гэхдээ бас өөрөө сүүлд
сургуультдаа дурдахдаа би гэмт хэргийн тухай маш их уншдаг байсан. Ялангуяа юм эмэгтэй хохирогчтой, ялангуяа ингээ эмэгтэй хүний тэг хөнөөсөн байдалтай тийм зураг хөрөхтэй мэдээлэл унших дуртай байсан гэж дурдсан. Тэгснээ нэг ярилцлаганд хэлэхдээ би ерөөсөө тийм 9 шидийн уншдаггүй байсан. Комик момик тийм 9 шидийн зурагтай тийм ном ерөөсөө уншдаггүй байсан. Тиймэрхүү юм угаасаа хин л уншиг гэжтэй. Над чи хүн бол хизээж тэрийг бүр сонирхож дэлгүүрээс худалдаж авахчгүй гэж дурдсан байдаг. Бас өөрний хэлсэн юм нь би заримдаа согтууруулах ундаг маш ихээр хэрэглэн шүн дөлөөр хуршүүдийнхаа гэр орны хажуугаар эргэлдэж юм онгорхоо хөшгтэй айлаар өнгөж шалтан нүцгэн эмхтэйг харах гэж оролддог байсан. Тэгээ аз таараад хүн амтаа харчих юм бол тэрийг харж бэлгийн таашаалаа хангадаг байсан. За яаж юм уу бацаанч. Харин тийм идэг байсан гэж байгаа. За тэгтээ тэр нь үний юм уу худлаа мэдхгүй амар хэцүү ингээд ер нь мэдээлэл болгон өөрийнх нь амнаас гарсан. Гэхдээ нэг юм нэг тийм амар яг алиг нь мэдэхгүй. Яллаг болгонд тэр нь өөрчлөгдөд идэг гэж үү? Тий. За тэгээд 1965 онд ахлах сургуулаа төгсөөд нэг коллежид нэг жил явж агаад дараагийнх нь жил нь 66 онд Вашингтон мужийн их сургуульд хятад хэл сурахаар шилжсэн гэж байгаа. 1967 онд Стефани Брукс гэх охинтой үерхэж эхэлсэн. Энэ болохоор ер нь бол хамгийн анхны сериосны найз охин байсан юм бэлээ. Тэгээ энэ охин Бандиг маш их нөлөөц болсон охин. Ясан 9 шид муу буруу зуршил зааж өгөөгүй гэсэндээ чухал юм бэлээ. 67 онд Стефани гэдэг охинтой үерхэж эхлээд жилийн дараа 68 онд нь үерхээ болсон байгаа. Тэгээ яагаад болсон бэ гэхээр Банди ер нь бол сургуулаасаа гараад жижиг сажиг ажил хийдэг болсон. Тэгээ ажлынхаа хажуугаар тэр бас нам хөөдөг залуу байсан юм бэлээ. Америкийн нэгдсэн улсын бүгд найрамдах намын тийм сонгуулийн багт сайн дураараа нэгдэн орж ажилдаг байсан. Улс төрлөө орох тийм сонирхолтой хүн байсан юм бэлээ. За тэгээд тэр үед нь сонгуул Монгол болох гээд мууж олгон чинь шуурдсан штэ одоо. Тэгж яах үед Стефани Бандигаас салсан байгаа. Салах болсон учир нь юу вэ гэхээр Банди ер нь сургууль соёлоо хайж ямар ч амбицгүй хэмээн шүүмжилж би ийм хүнтэй ер нь бол үерхэж амьдрал зохиож чадахгүй. Тийм болохоор хоёлаа салъя гэд Стефани Бандигаас холбоогоо таслан Калифорни мужид руу нүүсэн байт юм аа. Дараа ярилцлаганд хэлэхдээ энэ явдлаас болж Банди ер нь эмэгтэй хүнд маш гомдсон, итгэл алдарсан гэж дурддаг өөрөө. Би тэр охин ингээ маш сайн байдал тэр намайг чи бол хинч биш ингээ ямар ч ирээдүгөө бараг ер нь бол хогийн новшгээ хайлаа. Өөр тийм сэтгэл үлдээсэн байд юм билэ. Ер нь бол сэтгэл зүйчнээр үзэхдээ тэр гомдлоосоо болж тэд эмэгтэй хүнийг ер нь хүчирхийлэх болсон магадлал маш өндөртэй гэдэг. Ер нь зүгээр энгийн хүн ботсон ч гэсэндээ тэгж бодохоор байгаа. Зүрхээ шархлуулангуйтаа. Тэр хоёр салаа тийм болсны дараа жилийн дараа 23 настай Ted Bundy маань Elizabeth Kendall гих ганц бие ээж эмэгтэйтэй танилцаж дотн харьцаа үүсгэсэн байгаа. Тэгээ энэ Elizabeth Kendall гэдэг нь манайхан үзсэн болвол Netflix кинон дээр нь гардаг. Хиний Zac Efron-ы тоглосон кино биш үү? Энэ эмэгтэйгээс сэтгэвлэн дээсэн дүр угаасаа байгаа. За тэгээд Elizabethтэй үерхэж эхэлснээс хойш тэр ингээд маш фокустой бол буцаад Вашингтон мужийнхаа их сургуульд орж сэтгэл судлалаар сурах болсон psychology. Хичээлдээ маш гарамгаа зүтгэж бүр honor student буюу тийм одоо он сурлагтны жуух бичиг хүртэл хүлээж авч ийсэн. Их сургуулаа багтлаараа хамгаалж байхдаа бас Seattle хотын Suicide Hotline Crisis Center буюу Seattle хотын ам югүйтгэх хямралын тийм тусламжийн төвд хүртэл ажиллаж байсан түүнийг бас тийм нийгмийн идэвхтэй нийгмид харагдуулсан. За тэгээд 1972 онд их сургуулаа төгссөний дараа мань хүн бүгд найрамдах намаас ерөнхий сайдын суудалд нэр дэвшигч Daniel Evans-ийн сонгуулийн төв хороонд идэвхтэй ажиллаж эхэлсэн байгаа. За тэгээ бүр яагаад ингэж энэ улс төрд орсныг нь бас дурдаад байна вэ гэхээр ирээдүйд өөрт нь амар нөлөөтэй байсан учраас дурдах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд сонгуулийн төв хороонд жил ажиллаж агаад 73 онд Seattle-ийн хуулийн их сургуульд орсон байгаа. Эсэлтийнхаа шалгалтанд өндөр оноо ууг нь бол авч чадаагүй. Яг ясимаараа тоогоороо ярих юм бол сургуульд орох боломжгүй байсан юм байлээ. Гэтэл өмнө жил сэтгэл зүйтэй сурж байхад
профессорууд нь маш сайнаар үнэлдэг. За бас тэгээ бүрэн он сурлагтан байсан болохоор профессорудаас авсан бичиг те бас тэгээд намын гишүүдийн нөлөөгөөр сургуульд орч чадсан байдیں۔ За ерөөсөө хуулийн их сургуульд орсон юм чи нөгөө намын ах биш те. Одоо нэр дэвшигч Daniel Evans. За одоо энэ хүүхэд сонгуулийн сурталчилгаанд маш идэвхтэй оролцож байна. Үнэхээр яг миний хүн юм байна гэж бодсон гэж байгаа. Тэр үедээ Бандиг бүр Сиэтлийн гэмт хэрэгээс урьдчилсан сэргийлэх зөвлөх хороонд туслах эрхлэгчээр ажил олгосон гэж байгаа. Тэр чинь юу ч мэдээгүй ямар залууд те тийм одоо том мист өгнө гэдэг чинь одоо сайн санагдсан. Бас ариа алга гэж бас байна. Тэгээ миний бодлоор болохоор одоо эн чинь бүр Сиэтлийн гэмт хэрэгээс урьдчилсан сэргийлэх хороо гэхээр чинь бас амар том мистэн дээр ажилласан нь ирээдүйд тэр хийсэн гэмт хэрэгээ яаж нуун дарагдуулах болон цагдаа сэргийлэх юунд анхаардаггүй юунд анхаардаг болохыг түнд хэлсэн байх гэж би юу нь бол бодсон. За тэгээд ер нь бол амьдрал нь дээшлээд мундаг ажилтай хуулиа сурч эхэлсэн байдгийн. Тэгээд 73 оныхоо 100 Калифорни мужид намын ажиллаар явж байхдаа Стефанитэй холбоо барьсан гэж байгаа өөрөө нөгөө хаяад явсан найз охинтойгоо. Тэгээд холбоо бариад тэр хоёр уулзсан. Стефани түүнийг маш мундаг сайхан залуу болсныг нь бүр ингээ магттал. Банди хоёлоо буцаад нийлээ гэхтэн Стефани дуртаяа саналыг хүлээж авч тэр хоёр амргийн холбоо тогтоосон байдаг юм аа. За тэгээд тэр 73 онд Элизабеттэй юу үерхсэн хിവэрэл байгаа. Тиймээс гайхаа нөгөө чи яасан юм бол яа бүх ярьж явах явцанд бол Элизабетний амар дурддаггүй ч гэсэндээ холбоотой гүн зүй харьцаа холбоотой байсан юм билэ. Элизабет болохоор Стефанигийн тухай мэдхгүй, Стефани болохоор Элизабетийн тухай мэдхгүй. Тэгээ хоёулантай зэрэг болцчихсон. Тэгээд угаасаа Стефани чин Калифорни мужид, Элизабет чин Вашингтон мужид байсан болохоор хоёр мужийн хооронд амар их явдаг. За тэгээд Стефанитэй гэрлэлтэд батлуулна гэх хүртэл ярьж тэр 73 оныхаа 100 сарын баяраар Стефани хүмүүст бүр сүйт хүсгүүгээ хэмээн хүртэл танилцуулж исэн. Гэтэл 1974 оны 1 сард гинт Стефанитэй холбоогоо тасалсан. Тэгээ Стефани байхад бараг сар гарам холбоо тогтоож чадахгүй хүүе хаа ичичүүдээ яач вэ ичүүгээд бүр хойноос нь чаргууцалдаж байжгаад Бандитай холбоо бариад юу болсныг асуухад Банди өөдөөс нь маш тайвнаар Стефани би чиний юу яриад байгааг чинь ойлгохгүй байна гэж хэлээд уцаа тасалсан байт юм. Нэг осондоо би бодсон тэр эмэгтэйгээс хариугаа авсан юм шиг санагдсан. Тэгээ дахиж хизээж Стефанитэй холбоо бариагүй. За тэгээ дараа нь Бандигаас яагаад ийм үйлдэл хийх болсныг бас асуухад хэлэхдээ түүнтэй гэрэлж шатах байсан гэдгээ би өөртөө л үзүүлэх гэсэн юм. Би Стефани хийсэн шиг би хог шар биш гэдгээ би өөртөө л батлах гэж тийм үйлдэл хийсэн. Тийм ер нь жоохон шаартай амир зөвүүн залуу байсан юм байна лээ. За тэгээд гол юмдаа орцгоё. Гэмт хэргийн эхлэл. Мань хүн 28 настай байсан. 1974 оноос эхлэн ер нь бол Америкийн баруун хойд зүгээс охтууд нэгээрээ алга болж эхэлсэн. Алга болж исэн охтууд болохоор 15-аас 25 насны охтууд, залуу охтууд, ихэнх их сургуульд явдаг оюутан охтууд байсан. За тэгээд 1974 оны 1 сарын 4-ний шөнө 18 настай Karen Sparks гэх бүсгүйн гэрлүү Банди дайран орж түүнийг орных нь хүрээгээр тархирунд балбаж тэр орны хүрээгээрээ Karen охиныг бэлгийн хүчирхийлэлд оруулсан байдаг. Охиныг олоход арайчуу амьсгалж байсан бөгөөд 10 хоног комонд орж сэрсэн боловч сэрэгтээ юу болсон, өөрт нь юу тохиолдсон бүр ямар ч ой санамжгүй сэрсэн. Тэгээ амьд гарсан боловч насаараа тархины болон бие махбодын согогтой үлдсэн. Тэд Бандигийн хамгийн анхны халдлага. За 1 сарын 4-нд нь тийм боллоо. 2 сарын 1-нд нь Linda Healy гэх охин алга болсон. Цүүлд Бандигаас асуухад тэр охиныг хүчирхийлэн хөнөөсөн гэдгээ илчилсэн байдаг. Энэ нь болохоор түүний анхны хүн амны хэрэг. Одоо ингээд 1 сарын зайтай 2 дайрчлаа шүү дээ. За баригдтлаа ер нь бол сард 1 гих хэмнэлтэйгээр бүсгүйчүүдийг хөнөөсөн байдаг. Тэр оныхоо 3 сарын 12-нд 19 настай Donna Manson, 4 сарын 17-нд Susan Rancourt, 5 сарын 6-нд Roberta Kathleen, 6 сарын 11-нд Georgianne Hawkins гих мэтээр охтуудыг хөнөөсөн байгаа. Охтуудын алга болсон газруудад ямар ч бит нотлох баримт үлдээгүй байсан учраас хин ингээ хийгээд байна, ямар хүн ингээ хийгээд байна гэж таамаглах боломжгүй байсан. Чин тэрнийх нь хүмүүсээс мэдүүлэг авахд тэдний хэлсэн юм нь болохоор хэдэн хоногийн өмнө Volkswagen брендийн Beetle буюу цох маркийн машинтай гар нь хугарсан бололтой тэгээ шохоодуулж гипс зүүсэн залуу хүмүүсээс машин руу минь юм оруулахад туслаач гэж асууж байсныг дурдсан. Түүнээс өөр ямар ч мэдээлэл болон баримт байгаагүй. Нөгөөний цохорхоо шиг жижиг машин байдаг уу?
Тийм. Beetle гээд Facebook, Instagram дээр зургийг тавьчих машины. За тэгээд сүүлд хэрэгээ илчлэхдээ Bundy 6 сарын 11-нд алга болсон Georgian Hawkins бүсгүйг толгоор нь цохин машиндаа оруулан хотоос хагас цагийн зайтай байх газар руу авч яван түүнийг хүчирхийлэн хөнөөснөө хэлсэн. Тэгээд түүнийг хөнөөсний дараа Bundy-гийн нэг мэдсэн юм нь болохоор Georgian охины нэг өрөөсөн гутал нь байхгүй, зүүжсэн эмэг нь байхгүй байсан гэж байгаа. Тийм болохоор түүний хөнөөсний дараагийн өглөө нь бүсгүйг хулгайлан газаа буцаж очиж бүсгүйн эмэг болон өрөөсөн гутлыг нь олж авсан. Тэр нь ингээд alleyway гэдэг шүү дээ, жижигхэн гудам. Тэр гудам дотроос авсан гэж байгаа. Тэр үед нь тэр гутал эмгийг очиж авахд цагдаа нар аль хизинээ ирчихсэн мөрдлөг хийж байсан гэж байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө Bundy-г ерөөсөө хинч олж хараагүй, анзаарч хараагүй. Дараа нь бас хэлэхдээ тэр охины цогцсдоор 3 удаа очсноо дурцсан. Өмнө нь ярьжсэн necrophilia цогцтой бэлгийн харьцаанд орсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн балерин заяа яг энэ үед Bundy гинт хэрэгээс уртчилсан сэргийлэх хороонд ийм эрхлэгчийн туслахаар ажиллаа зогсохгүйгээр тэр үед алга болсон бүсгүйчүүдийг хайхад тусалж байсан улсын онцгой байдлын хилтэст бүр сайн дураараа ажиллаж байсан гэж байгаа. Өөрөө алаад хятад яваад ээжиж хүмүүсийн хажууд нэг л их нийгмийн итгэвтэн бол царай гаргаж ажилдаг байсан гэж. За тэгээд алга болсон 5 эмэгтэй хүчирхийлүүлж хохирсон нэг эмэгтэйн талаар улс орон даяараа шуугж мэдээлэлээр сэрэмжлүүлж цацагдж эхэлсэн боловч Мөрдөнгийн багийнхан гинт хэрэгтний талаарх ямар ч мэдээлэл өгч чадаагүй. Одоо хэвлэлийн баг хурал хийгээл цагдаа нар чинь хэлдэж штэ. Ийм хүмүүс ингээ яваад байна, ийм болчих шүү гэд. Гэтэл Bundy-гийн талаар ямар ч мэдээлэл байгаагүй болохоор бүр юу ч хийж чадаагүй. Зүгээр хэлсэн юм ийм насны охтуудыг шүн хулгаалаад байх шиг байна. Тийм болохоор та нар ингээ сэрэмжтэй байгаарай л гэдэг юм хэлсэн байгаа. За тэгээд хамгийн сүүлд 6 сарын 11-нд охиныг хөнөөлөө. Тэгснэ 7 сарын 14-нд нь яг нэг сарын дараа бас мөрдөгч нарыг бас ингээ маш гайхруулсан үйлдэл Bundy гаргасан нь Сиэтлаас 30 км-ийн зайтай орших Sammamish гэх нууран дээр амар том тийм парк байгаа байхгүй юу? Тэр паркаас 2 эмэгтэй гэгэн цагаан өдрөөр хулгайлсан байдیں۔ Тэр үеийнх нь ингээ бичлэгийг нь харахаар маш олон хүмүүс нуур руу ороод сэлж идэв, тэнцээд мах шарж гин, волейбол тоглож гин. Тийм амар олон хүмүүсийн нүдэн дээр 2 эмэгтэйг хулгайлсан байгаа байхгүй юу? Тэгээд тэр өдөр 2 охины эмэгтэйг алга болсны дараа цагдаа нар ирж мэдүүлэг авч байхаа тэр өдөр Bundy-тэй 5 ингээд найзууд хамт явж байгаа таарлцсан байд юм билэ. Хин Bundy-гийнх нэртэй Канад юм уу эсвэл нэг юм англи аялахтай тийм гараа гипссэн залуу машинаас минь заваа буулгахад нь туслаач хэмээн тусламж хүссэн байдаг. Тэр 5 эмэгтэйгээс нэг нь зөвшөөрсөн боловч машин дээр нь очиход зав байхгүй хараад зүхтаач чадсан гэж. Тэр охиныг хулгайлах орлого амжилтгүй болсны дараа явж байгаад 23 настай Janice Ott гэх эмэгтэй Bundy-г дагаад явж байхыг 3 гэрч харсан байд. Тэгээд тэр өдрөө Janice Ott-тай хамт явж байхыг харсны 4 цагийн дараа Denise Naslund гэх 19 настай бүсгүй 0 орно гэж аваад эргэж ирээгүй. Тэгээ сүүлд хэрэг илчлэгдэхэд Denise-ийг машиндаа хүчээр оруулахад Janice бүсгүй амьд машин дотор нь байсан гэж байгаа байхгүй. Тэгээ 2 бүсгүйг хоёулангийн машиндаа хийж авч яваад тэр паркаас зүхтаагаад ой мод руу очиж хоёулангийн хөнөөсөн байд юм билэ. Эхлээд хэнийг нь хөнөөснийг мэдэхгүй гэхдээ Bundy хэлэхдээ нэг нь нөгөөхөө амьсгал хураахыг харсан гэж ярилцлагандаа дурдсан байдаг. За тэгээд энэ өдрийн дараа мөрдөгч нар нэг биш нэлээд хідэн гэрчээс мэдүүлэг аван ямар дүр төрхтэй залуу гэдгийг мэдэн авч аман зураг гарган Сиэтл хотоор тарах болсон. Bundy-гийн зургийг Сиэтл хотоор тарах болсны дараа Bundy-гийн найз бүсгүй болох Elizabeth нэр усаануу цагдаа руу залган наад чин Ted Bundy байна гэж мэдүүлэхэд мөрдөгч нар хүлээж аваагүй. Тэгээ яагаад хүлээж аваагүй гэхээр тэр үед ер нь 3,000-аад сэжигтэн байснаас ямар ч хавтаст хэрэггүй нийгэмд итгэвтэй хуулийн чиглэлээр онц сурдаг залуу сэжигтэн байна гэдэг худлаа байх гэж дүгнсэн байгаа. Тэр үед болохоор ингээ интернет байхгүй, мэдээлэл цахим биш бичгэн байсан болохоор одоо биеийн лөө мэдээ ингээ дамжуулах ер нь жоохон төвөгтэй байсан. Тийм болохоор би тэгж ойлгосон цагдаа нар сэжигтэн байх хамгийн магадлал багтай хүмүүсийг ер нь бушууган шиг ингээ жагсаалтаасаа хасаад явсан юм шиг надад санагдсан. Ингээ Bundy өөрөө нэр усаа хэлээд хэрэг хийгээд яваад байсан ч баригдалгүй явсаар. Тэгээд хамгийн сүүлийн хэрэг 7 сард болсны дараа 9 сарын 6-нд анд явж байсан 2 найз нөгөө Sammamish гэх нуураас 3 км-ийн газраас 2 арга ясны үлдэгдэл олсон нь Denise болон Janice 2 байсан гэдгийг шинжээчид баталсан байгаа.
бас тэр хоёр арга ясны үлдэгдлийн хажууд нэг илүү гуй болон нуусны яс олсон нь 6 сард алга болсон Жоржиан бүсгүн байхыг тогтоогдсон. За тэгээд тэр явдлаас 6 сарын дараа Сиэтл хотын гаднанхан байрлах Taylor гих уулнаас ойн шинжлэх ухаанд суралцах оюутнууд гарлын яснууд болон эрүүний яс олцсон нь алга болсон 5 охины дөрвийнх нь байсан. Тэгээ тэнцээ бүгдээр ингээд болцсон байсан гэж байгаа. Тэгээ үлдсэн нэг охиныхон цогцос бол ерөөсөө хизээч олдоогүй харамсалтай нь. Эхлээд алга болцсон гэж бодогдож байсан охтуудын цогцос арга яс олдож эхлэхэд мэдээж угаасаа мөрдлөг илүү ширүүсч эхэлсэн. За тэр үед Банди ботсон байгаа ер нь өөр тийшээ явсан дээр тэхгүй бол удахгүй баригдана гэдгээ мэдэн Дамужи Salt Lake хот руу хуулийн сургуульд суралцах хүсэлт гаргаж тэр хүсэлтэнд бүтэж 9 сард нүүсэн байгаа. Цухтаага дөрвөөд явчихж байгаа аахгүй одоо. За тэгээд тэр үедээ болохоор Elizabeth иргсэн хിവэрэ байсан. Elizabeth-ийн дагуур охин Molly байгаа те. Нөгөө кинон дээрээ гардаг шиг бас нэг амар муухай амин Seattle-аас Salt Lake-ийн машинаар явах замдаа 9 сарын 2-нд Idaho мужид машин дайгдаж явсан эмэгтэй хүчирхийлэн хөнөөсөн. Тэр эмэгтэй одоо хүртэл хин гэдэгт нь тогтоогдоогүй. Тэгээ яг үнэндээ бол цогцсон ч гэсэн олдоогүй. Яагаад гэвэл Банди өөрөө хөнөөсөн гэдгийг илчилсэн боловч ямар ч нотлох баримт байхгүй байдсан билээ. За тэгээд Ted Bundy маань Utah мужийн Salt Lake хот. За 9 сарын ихээр нүүгээд очсны дараа сарын дараа 10 сарын 2-нд 16 настай Nancy Wilcox охин алга болсон. Тэр охины хөнөөсөн гэдгээ илчилсэн боловч одоо хүртэл түүний цогцос олдоогүй. Харамсалтай нь 10 сарын 18-нд 2-7 хоногийн дараа 17 настай Melissa Smith охин алга болсон. Түүний нүцгэн цогцыг 9 хоногийн дараа хотоос холгүй ой модонд олцсон. 10 сарын 18-нд тийм хэрэг боллоо. 7 хоногийн дараа 10 сарын 31-нд 17 настай Laura Ann Aim гих охин алга болсон. Түүний нүцгэн цогцос талархлын баярын өдөр буюу 11 сарын 24-нд ой модонд олцсон байгаа. Тэгээд энэ охтууд одоо сүүлийн 2 амиа алдсан 2 охтууд хоёулаа олдохдоо хүчирхийлүүлсэн байсан. Бэлгийн хүчирхийлэлд орсон. Дараа нь хэрэгээ илчлэхдээ Банди хэлэхдээ сүүлд хөнөөсөн 2 цогцсон дээр очиж үсийг нь угааж нүүр амыг нь буцснаа хэлсэн. Одоо 17 настай 2 охин байгаа ш. Melissa and Laura-гийн 2 охины цогц дээр очиж бэлгийн дур хүслээ хангадаг байсан бэлээ. Тэгээд нэг биш нэлээ удаа очсон гэж байгаа. Өөрөө дараа нь хэлэхдээ бүр цогцсон ялзраад бүр ингээд хивээ алдаад унахад тэр юмаа хийхэ болсон. Ямар тийм бэ? Йой. Өнөр та нар манар тэр балер ёо төсөөлчих чадах. He loved that. За 10 сарын 31-нд хэрэг боллоо. Тэрнээс 9 хоногийн дараа 11 сарын 8-нд одоо хардаа сар болгон байдаг байсан ч одоо бараг 7 хоног болгон ингэж хүнийг хүчрхийлж байгаа байхгүй. 11 сарын 8-нд 8-ны өдөр Банди 18 настай Carol DeRonch гих охиныг хулгайлах гэж оролцсон. Тийм том дэлгүүрийн гадаа дээр Carol охин дээр очиж өөрийгөө танилцуулахдаа намайг Officer Roseland гэдэг би чиний машиныг дээрэнд оролдож байсан этгээдийг барьчихлаа. Тэгээд манай хамтрагч хилцэс рүү аваад явцсан. Тийм болохоор чи хилцэс рүү явж хэрэг үүсгэх хэрэгтэй хэмээн машиндаа суулган явсан гэж байгаа. Худлаагаасаа цагдаа болоод. Тийм худлаагаасаа цагдаа болоод. Тэгээд Carol охин этгээд машинд нь суугаа явж исэн чинь шал өөр зүг рүү явсан гэж байгаа. Carol охин хэлэхдээ та буруу замаар яваад байна гэхэд Банди за баригдсанаа мэдээд түүний хүчээр гавлах гэж оролцсон боловч бүтээгүй охин зүхтаа чадсан. За тэгээ тэр хоёроо 17 настай Deborah Kent гэх охин сургуулийн гадаанаас алга болсон байдаг. Тэгээ тэр хоёроо охин ангийнхантайгаа жүжиг тавьсан байдсан билээ. Мэдүүлгээс харахад Бандитэй төстэй залуу жүжигийн танхимд эргэлдэж байсныг анзаарсан гэж байгаа. Тэр охиныг ингээд жүжигт юу яаж хахад Бандиг аюур нь хараад нүдэлсэн байсан байгаа аахгүй амир зүүн. За тэгээд 11 сард Elizabeth-ийн найз эмэгтэй Salt Lake хотоос ирдэг. Буцаад нөгөө Вашингтон, Сиэтл руу. Тэр найз нь эрэхтэй Elizabeth-д Salt Lake, Utah-д ингээд бас ор сураггүй алга болоод эхэлсэн. Сүүлийн 3 сарын 4-5 охтууд алга болчихлоо. Заримийнх нь цогцсон ингээд олдсон. Гэтэл Elizabeth ингээд шоконд ороод хүү наа чин одоо нөгөө нэг Бандиг ер нь бол гадралцсан байсан штэ. Жохон сэжиглээд байсан. Энэ ингээд байгаа юм шүүгээр.
Тэгээ Elizabeth дахиад Seattle хотын цагдаагийн байгууллагт дахин хандсан боловч түүнийг ийм сэжигтнүүдийн жагсаалтанд оруулахт ямар ч арга хэмжээ аваагүй. Дахиад нөгөө нэг нийгмийн идэвхтэй ийм мундаг залуу юугаа хийж ингээл амьдралаа үүрээл хүн алаад яваад байв гэж одоо ер нь хэлсэн гэж байгаа байхгүй юу? Яа, нэ зүгээр л гаднаас нь дүгнсэн юм шүү дээ. Харин тийм гаднаас нь дүгнсэн. За Seattle-ийн цагдаагийн хилцс рүү залгаад хилтэл ямар ч арга хэмжээ аваагүй болохоор Elizabeth Salt Lake хотын цагдаагийн байгууллагт хандсан боловч бас бит нотлох баримт байхгүй үүднээс түүнийг хэрэгсэн хүлээж аваагүй. За тэгээд мань хүн ингээд 74 ондоо ер нь бол 10-аад бүтээг ер нь нэг бол хүчирхийлж хулгайлах гэж оролдож амийг нь хөнөөсөн байгаа. 75 он боллоо. За тэгээд нөгөө Salt Lake хот бас ингээд охтууд алга болоод байна. Цогцос олдлоо молдлоо гэж шуураад эхлэнгуут нь за ер нь бол өөр газар очиж хэрэгээ үйлдэхгүй бол бас л цагдаа нар надтай ойртой байна гэд Банди Дамужийн уулархах хэсэг рүү явж эхэлсэн гэж байгаа. Одоо нэг уул хадаар явж байхаар нэг жижигхэн тосгон мосгон харагддээ штэ тий. Тиймэрхүү газараа ер нь тэнүүчилж эхэлсэн. 75 оны 1 сарын 12-нд 23 настай Karen Campbell гэх эмэгтэй Utah мужийн Snowmass гэх тосгонд байрлах Wildwood Inn хотелоос алга болсон. Алга болохтой бүр ийм гэрэлтэй коридороос алга болсон гэж байгаа. Сарын дараа түүний нүцгэн цогцос resort-ийн хажууханд олцсон гэж байгаа. 3 сарын 15-нд Julie Cunningham гэх эмэгтэй, 4 сарын 6-нд Denise Oliverson гэх эмэгтэй, 5 сарын 6-нд 12 настай Lynette Culver гэх охин алга болсон байгаа. 5 сарын 6-нд 12 настай охиныг хулгайлж, хүчирхийлж хөнөөчөөд 7 хоногийн дараа нөгөө улсын онцгой байдлын хилтэст ажиллаж байхдаа танилцсан Carol Ann Boone гэх эмэгтэй түүн дээр зочилж ирсэн байдаг. За яагаад энэ эмэгтэйг бас тодотгон ярьж байгаа юм бэ гэхээр Elizabeth-ийн араа нэгдүгээрт уулздаг байсан энэ эмэгтэйтэй. Хоёрдугаарт энэ эмэгтэй шорон дахт нь очиж уулзаж бас гэрлэлтэд батлуулж охиныг нь гаргасан эмэгтэй. Тэгж охины 12 настай охины ямиг хүнээсний 7 хоногийн дараа Carol ирж түүн дээр зочилж хит хонсон байдгийн бэ нэлээ. За тэгээ ер нь бол Elizabethтэй болцож байхын хажуугаар нэг биш нэлээд бүсгүүчүүдтэй явсан байдаг. Тэгээд хэрэг үйлдэж байхдаа байнга Elizabeth Molly хоёр дээр очиж зочилдог байсан. Хин Elizabeth ч гэсэндээ өөрөө ирдэг байсан гэж байгаа байхгүй юу? 75 оны 6 сард Elizabeth дээр очихдоо бүр түүнтэй гэрлэлтэд батлуулна хэмээн ярьж хоёлоо одоо ер нь амьдралаа ингээд шийдээ те хоёлоо сериасны болгоё гэж дурдсан байт юм байлээ. 6 сарын дундуур очиж Elizabethтэй гоё амьдралаа зохиож амьдралаа мөрөөдөж ярьснаа 7 хоногийн дараа 6 сарын 28-нд нь Susan Curtis гэх эмэгтэйг бас хулгайлан хүчирхийлж хөнөөсөн байдаг. Тэгээд Susan Curtis нь болохоор Bundy цаазаар ахуулахаасаа бүр хэдхэн хормын өмнө илчилсэн хамгийн сүүлийн гэмт хэрэгнэ гэж байгаа. За тэгээд эцэстэн жилийн дараа 1975 оны 7 сарын үед манай мангар цагдаа нар дуншиж Ted Bundy-г ер нь бол number 1 сэжигтнэр хүлээн авсан. Йоо, тийм билгүү дээ ч та. Хамгийн бол ингээд Elizabeth хилээд байдаг, хүмүүс бас хилээд байдаг. Өөрөө хүмүүс одоо хүн амьтанд өөрийгөө танилцуулахдаа хүртэл би Ted байна, намайг Ted гэдэг би гараа хугалцсан надад туслаач гэж яхад ерөөсөө хүлээж аваагүй мөртлөө яагаад хүлээж авсан бэ гэхээр тэр үед шинжлэх ухаан хөгжөөгүй, ДНК хөгжөөгүй, компьютер байгааг факс машин дөнгөж офисуудад ингэж танилцуулж исэн үе. Маш олон сэжигтэн маш их мэдээллийг шүүхэд маш бэрхшээлтэй байсан бөгөөд цагдаа нар аргаан бариад цагдаагийнхаа хилцэн санхүүгийн хилтэстэх цалинд хоцдог компьютер шиг юм том машиныг ашиглан сэжигтнийг бүртгэж эхэлсэн гэж байгаа. За тэгээд нөгөө нэг 3000-аад сэжигтэн байсан гэд гисэн штэ. Хамгийн анх тээжиг царайтай, тээжиг өндөртэй, тээжиг үстэй, тийм ижилхэн машинтай тийм хүмүүсийг 3000-аас хайж агаад топ 100 гаргая. Тэр жигсаалтнаас одоо ингээд төрлийн асуулт асууж байгаа шүү. Гэмт хэрэгтэн хохирогч нарыг таньдаг байсан уу? Хоорондоо энэ хохирогч нар найзууд байсан уу? Хідэн Ted эсвэл Theodore гэдэг нэртэй хүн Volkswagen цох маркийн машинтай бэ, тэ?
хідэн бүртгэгдсэн бэлгийн хүч хэрэглэгч байна гэх мэт ийм том листүүд одоо бүртгэлүүдийг жагсаалтыг гаргаж ирэхэд Ted 4 жагсаалтанд гарч ирсэн гэж байгаа хамгийн түрүүнд. 4 тохиолдол гэдэг чинь маш өндөр шүү дээ. Тийм шүү дээ. За тэгээд бурхан минь манайхаа бэрэгцэн байдгийм аа 1975 оны 8 сарын 16-нд Salt Lake хотын хажууханд байх Granger хотод баригдсан байдیں۔ Йоо бурхан минь. Яа яаж баригдсан бэ гэхээрээ эргүүл хийж явсан цагтаа түүнийг үүр цайхын алдад орон сууцны хажуугаар ингээд байн тойрон явахыг ажигласан байгаа. Дараагийнхаа хохирогчийг хайгаа явж исэн байгаа байхгүй юу. Тэгээд Банди машиныг харангуйтаа шууд зүхтаах гэж оролцсон боловч бүтлгүүтэж баригдсан. За тэгээд цагдаа түүний машиныг нэгжиж байхад жолоочийн хажуудах юм зорчигчийн суудлыг бүр тэр чигээр салган авч арын суудал дээр тавьсан байсан. Тэгэхэр чи ингээд машин дотор чин жолоочийн хажуудаа маш том зай байна гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ бодвол тэрүүгээрээ айгүй болвол охтуудыг хүчээр машиндаа оруулдаг байсан байлгүй. Түүний машин дотроос олцсон сонин гачиргалтай зүйлүүд нь цаны маск одоо тийштэй бүр тэр чигээр нүмсчдэг юм нүдтэй ингээд ам нь гарцсан тийм малгай байдэн штэ. Тийм малгай, торкоогоор хийсэн бас маск юм уу, баг шиг юм заа юу. Тийм хөшүүрэг, гав, хогийн уут, ос ice pick буюу ингээд мүс хагалдаг хэрэгсэл гих мэд зүйл олцсон. Алуурчин гэж мдээгүй цагдаа бодохдоо энэ яг хулгай хийх гээл энэ хаваар эргэлжижсэн байна гэж бодсон гэж байгаа байхгүй. Дээрэм хийх гээл ингээ явж исэн байна гэд. Банди цагдаа тайлбарлахдаа цаны маск би угаасаа цанаар гулгах дуртай, цанаар гулгахтаа хэрэгэлдэг. Энэ гавыг болохоор би пүнкрээс олсон. Бусад зүйлс нь угаасаа гэр оронд байдаг л зүйл штэ. Тайлбарлах гэж оролцсон боловч тэгэхээр цагдаа түүнд итгээгүй. Тэгээд ерөөсөө ер нь бол евро хилтэс рүү авч явна гэсэн гэж байгаа. Бас цагдаагийн нэг анзаарсан юм нь болохоор түүний унаж явсан машин нь 74 онд хулгайлах гэж оролцсон Carol the Ranch охин биш үү те? Тэр охины мэдүүлэгтээ маш ижилхэн залуу, маш ижилхэн машин байхыг анзаарсан гэж байгаа. Авж яваад Бандигийн орон сууцыг нэгж эрхийг аваад түүний орон сууцыг нэгжихэд Колорадо мужийн цанын баазуудын ингээ байршлыг заасан газрын зураг байсан бөгөөд нэг сонин юм нь нөгөө Wildwood Inn гих resort-ыг дугуйлан чеклсэн байдаг. Resort гэдэг чинь нөгөө амралтын газар. Амралтын баазыг аюу яасан юм шүү дээ. Очно гэж дугуулсан юм байна. Очно гэж дугуулсан байсан. Тэгээд тэр жилийнх нь 1 сард нь Karen Campbell гих эмэгтэй тэр resort-оос алга болсон шүү дээ. Алга болоод сарын дараа нөгөө нүцгэн цогцсон олддог. Тэгэнгუут чинь хэрэгүүд ер нь хоорондоо ингээ холбогдож эхэлж байгаа байхгүй. Debra Kent гэх 17 настай охин ахлах сургуулийн охин алга болсон гэсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр охины ахлах сургуулийнх нь жүжигийн танилцуулга брошюр хүртэл байсан өрөөнд нь. За хамгийн тэнэгэн заяа иймэрхүү сонин хачин баримт байхад Бандиг хорих хангалттай нотлохоо гэж үзээгүй учраа суллан явуулсан. Йоо, ямар мэдээлэл мөтэй юм бэ? Цагдаа нар ер нь бол амар хойрог юм аа. Харин тийм ээ. Дараа Банди хэрэгээ илчлэн хэлэхдээ тэр үед түүний гэрийг нэгжиж байхад цагдаа нар маш чухал юм олж чадаагүй. Тэр нь юу байсан бэ гэхээр Polaroid түргэн зургийн аппаратаар авсан хохирогчдын зургийн цуглуулгыг олж хараагүй гэдгийг хэлсэн ба. Тэгээд тэр бүсгүүчүүдийг хүчирхийлснийхаа дараа амин хүнөөснийхаа дараа нөгөө хин шиг даамартай адилхан зургийг нь авдаг байсан байгаа байхгүй юу. Тэр олон зургийн цуглуулгыг нь цагдаа нар олж хараагүй. Хэрвээ тэр үед сайн нэгжлэг хийгээд тэр олон зургуудыг олчихсан байсан бол хэрэг бол тэр дорол дуусах байсан байх гэж би бодож байна. Юу суллаж явах маах эн чин бүр ёстой нотлохоноос илүү нотлохоо байгаа эдтэй. 50-аад явуулсан байд юм аа. Тэгээ 50 явуулсан ч гэсэндээ Бондыг 24 цагийн хяналтанд тавьж хэргийг хариуцаж авсан мөрдөгч Томпсон Сиэтл рүү нисэн Элизабеттэй бичлэн уулзсан мэдүүлэг авсан байдаг. Тэгээд Элизабет мэдүүлэхдээ Бондыг та нөхөөс жилийн өмнө сонио хачиргалтай зүйлс түүний гэрт болон Бондигийн гэрт байдаг байсныг нь ярьсан. Тэр нь юу байсан бэ гэхээр Бондигийн гэрт нь ийм суг таяг, гипсний шохоо болон хэрэгэлдэггүй заазуур, үзлэгийн бээли, уут дүрэн эмхтэй хүний хувцас болон дотор хувцас байдаг байсан. Бас хэлэхдээ Бонди ер нь өрийг өрөөр дарж амьдардаг байсан бөгөөд гэрт нь байх үнэтэй цайтай зүйлс нь ихэнх нь дандаа хулгайн замаар орж ирсэн гэж хэлсэн. Элизабет нэг удаа Бондиг чи яагаад ингээ хулгай зэлгийг хийж байгааг асуухад
Банди хэлэхдээ олон юм яриул хүзүүгч нь хугалчихсан шүү гэж сүрдүүлсэн байдсан байлээ. Тэгээ бас нэг юм хин Elizabeth Bundy хоёулаа ижилхэн машинтай байсан Volkswagen брендийн цох маркийн машин ундаг байсан хоёулаа. Тэгээ Elizabeth-ийн машиныг байнга сольж барьдаг байсан гэж байгаа байхгүй бас. Тэгээд нөгөө нэг урд нь хиний Бандигийн барьж исэн машиныг хүмүүс хараад мэдүүлэг өгсөн боловч бас юу яадаг байсан болоо гэж бодсон. Машиныхын дугаар нь зүрдэг байсан ч юм билүү. Тэгээд хайхтгүй байсан болоо. Яагаад гэвэл бас Elizabeth-ийн машиныг барьсан чи явсан юм билүү гэж би дараа нь бодсон. Тэгээд дараа нь баримтат кино үзэж байхад тэр үед цох гэдэг машин чинь маш модонд орж исэн. Тэгээ модонд ороод Вашингтон мужид гэхэд 42 мянган ширхэг цох машин байсан гэж байгаа. Одоо нөгөө үсэн дундаас зүү олно гэдэг шиг юм болно нийтдээ. За тэгээд Банди суллагдаагаараа явсан ч гэсэндээ цагдаагийн хяналтанд байсан. Тэгээ 1975 оны 9 сард Банди өөрийнхөө машиныг зарсан байгаа. Тэр зарсныг нь Ютагийн мөрдөгч нар хураан авч дэлгэрэнгүй шинжилгээ хийсэн. Тэр үед хэд хэдэн үсний ширхэг олсон бөгөөд нэг нь Snowmass гэх тосгонд амиа алдсан Karen Campbell гэх эмэгтэй дээжтэй гарцаагүй таарсан байдаг үс нь. Бас өөр хоёр хүний үс олсон нь болохоор Melissa Smith болон зутаа чадсан Carol DeRonch охины үстэй төстэй байсан. Тэгээ яг энэ нь болохоор 100% нотлогдоогүй ч гэсэндээ одоо шинжээчнэр хэлэхдээ энэ бол бүр ер нь бараг 99.99% ижилхэн байна гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь энэ чинь шүүгч бас амар муухай юм биш. 100% биш бол бас хүлээж авах дургүй байдаг. Өмгөөллийн талынх нь ч бас амар хэрүүл хийдэг те тэрүүгээрээ наа чин 100% биш магадлал нь юу вэ наа чин 0.1 100-ны 1000-ны 1 байсан ч гэсэндээ наад чинь бол магадлал гэж хэрүүл хийдэм байлээ. За тэгээд 9 сард Банди машинаа ер нь зарсан ч болсон. Яагаад гэвэл тэр үсний дээж дээр тулгуурлан 75 оны 10 сарын 2-нд нь Бандигийн бусад сэжигнүүдийг бүрэлдэхүүнд оруулан Carol DeRonch охиноос түүнийг хулгайлах гэж оролцсон Officer Rosalind хаана байна гэж асуухад шууд Ted Bundy руу зааж энэ нөгөө офицер чинь байна. Наа цагтаа чинь яг мөн байна гэж хэлсэн байгаа. За тэгээд ер нь бол юу ячлаа, нотлох баримттай болчлоо. Carol охин өөрөө ч гэсэн нүдэрээ харсан хүнээ заагаад өгчлөө. Алга болсон охидын хэргийг Ted Bundy-тэй 100% холбож чадаагүй ч гэсэн Carol DeRonch охиныг хулгайлан хүчирхийлэх гэж оролцсон хэрэгээр түүнд ирүү үүсгэсэн байгаа. Энэ нь болохоор Utah мужийн Salt Lake хотод байсан. Тэгээд хин мань хүн чинь Вашингтон муж, Колорадо муж гэ бас ингээм амар олон мужуудаар яваад алга үлдчихсэн штэ. Сиэтлд амар олон охтууд алга болсон, бас хөнөөгдсөн. Колорадод ч бас алга болоо ингээ хөнөөгдчихлөө. Тэр оныхоо 75 оны 11 сард нь Колорадо мужийн Aspen хотод Ted Bundy-гийн хэргийг хүлээж авсан 3 үндсэн тийм ахлах мөрдөгчөөр толгойлуулсан 30-аад цагдаа сэргийлэгч мөрдөн байцаагч нарын тийм уулзалт болсон байдсан бэлээ. Тэгээд тэр 30 хэдэн прокурор мөрдөн байцаагч нь 5 өөр мужаас ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ яагаад уулцсан бэ гэхээр манай мужуудаар маш олон аллага боллоо. Маш олон охтууд алтай амаа алдлаа. Бүгдээрээ нийлээд тал талаасаа олж авсан баримт мэдээллүүдийг тулган үзэж ярилцсны эцэст Ted Bundy үнэхээр алуурчин юм байна. Одоо бүгдээрээ илүү бит баримтыг олох хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Би бүр oh my god хайшин юм бэ, тал талаас чинь нэг нэгээр нь хиллээ тэгснэ хайшин би бинтэйгээ уулзаж би бинийхээ царайг харж итгэсэн юм уу хайшин. Харугасаа тэр үед цагдаа нар тэгэж ажилтдаг байсан юм биш үү? Хоёлынгийн урд урдны дугаар дээр бас ер нь их тиймэрхүү байсан штэ. Дамрагч гэсэндээ нөгөө сүулт нэг тэгэж барьж исэн штэ. Тэгээ цагдаа нар нөгөө хоорондоо холбоогүй мужаараа тустай ажилтдаг байсан л харагдаж байгаа хэл та. Тэгээ техник технологи хөгжөөгүй. Би бин рүүгээ шууд ячиж болохгүй, мэдээлэл дамжуулахад амар хэцүү. Айгуу чинчаал гэж хэллээ би. Өөрийнхөө битсэн юмн дээр нь бүр хаалтан дотор OMG finally гэж битсэн байвал яах вэ? Йой. Судалгаа хийжсэн толмоо бүр уулгалцсан байх. Харин би дөндөө уулгалцсан ёо. За тэгээд Carol DeRonch охиныг хулгайлан хүчирхийлэх гэж оролцсон хэрэгээр цаад чинь буруутай нотлогдож 76 оны 2 сард Bundy-г тэрийг амар гайхсан. 1-15 жилийн хооронд ял
эдлэх ёстой гэж Ютамужи улсын хорих ангид хорьсон байдгийн байлээ. 1-ээс 15 жил гэдгээ бичсэн байсан мөртлөө яг юм мэдээлэл байхгүй байсан. Тэгээ би зүгээр дараа нь ингээд бичсэн одоо ярьсан юмнуудыг нь хараад зүгээр дотроо тоо бодоод үзэхэд ер нь бол нэг 3 жилийн ял өгсөн юм шиг байлээ. За тэгээд хэрэгээ хүлээх гэж, ялаа эдлэх гэж Ютамужийн улсын хорих ангид орсон байгаа. За тэгээд 76 оныхаа 10 сард нь хорих ангийнхаа хашаанд бургасны ард нуугдаж байхдаа баригдсан. Тэгээ үгүй чи одоо юу хийж байгаа инээ тэрээгээд нэгчтэл түүний биенээс олцсон зүйл нь болохоор газрын зураг, нислэгийн хуваар, Social Security буюу Америкийн одоо регистрийн дугаараа барьсан сууж исэн гэж байгаа байхгүй. Тэгээ орох гэж оролцсныхаа шанд хэдэн 7 хоног ганцаарчлан хоригдсан байт юм бэлээ. Тэгээд Ted Bundy Karen Campbell-ийн үхэлд буруутай гэсэн шийдвэр гаргахад Ted эсэргүүцсэн бөгөөд Колорадо муж руу шилжүүлэн өгөх хүсэлт гаргаж түүнийг Aspen хот дахь хорих анги руу шилжүүлсэн байгаа. Яагаад энэ муж руу шилжүүлэн өгөөч гэсэн хүсэлт гаргасан бэ гэхээр ганцаарчлан хоригдсан байсан. Тэгээ ганцаарчлан хоригдохгүй төлөө өөр наад хэрэг чин Колорадо мужид болсон хэрэг намайг тентгийн шүүхээр шүү гэж хүсэлт гаргаж өөрийгөө шилжүүлсэн гэж байгаа. Тэгээ би болохоор Утагийн хуулийг давахгүй болоод ирэхээр бас Колорадо муж руу шилжүүлэх хүсэлт гаргасан байхаа л. Энд чинь бас өөрөө хуулийн мэдлэгтэй хүн штэ. Дараа жилийнхаа 77 оны 6 сарын 7-нд Carol Campbell бүсгүйг хөнөөсөн үгийг батлах шүүх хурал болсон байдгийн. Тэр үед Ted өөрөө хуулийн мэдлэгтэй учраас би өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан. Тэгээд би тэгж л ойлгосон. Бараг бүх Америкийн бүх мужууд өөрөө хүсэх юм бол ямар ч хүн өөрийгөө өмгөөлөх хэрэгтэй байдаг. Галзуу мэдрэл солиотой биш л бол тий. Өмгөөлөгч хооронд өөрийгөө өмгөөлөө тий. Тийм. Тэгээд Bundy өөрөө хуулийн мэдлэгтэй байсан болохоор өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан. Тэгээ өөрийгөө өмгөөлж байсан учраас түүнийг ерөөсөө гавлаагүй. Яагаад гэвэл өмгөөлөгч чинь ингээл урдуур явж маавал ингээл шүүх хурал дээр яриад асууж масуугаал тэгдэж штэ. Тийм болохоор ерөөсөө гавлаагүй. За тэгээ завсарлагын дундуур шүүх танхимын номын санг ашиглах хүсэлт тавьсан. Би өөрийнхөө хэргийн тухай басны ганц 2 хуулийн юм харах гэсэн юм гэд номын санд орсон байдیں۔ Тэр үед харгалзагч нар анхаарал сарних далмаар 2 давхрын цонхоор өсрөн зугцсан байдгийн бэлээ. Нөө кинон дээрээ гардыг штэ. Гараа гүчдэг. Тий. Цонхоор өсөрчдөг штэ. Тийм, цонхоор шууд гүгөөд өсөрчдөг. Тэгээд газар дахтаа шагаагаа булгалсан. За тэгээд 6 сарын 7-нд зутааж аваад дараагийн 6 хоногийн турш тэрбээр уул мод хаваар нуугдан явж айлаас хоолунд хувц хунар хулгай хийж ам зогоож байсан боловч удалгүй баригдсан байдаг. За тэгээд мань хүн буцаад 20 ангитаа ирлээ. Түүний найз нөхөд болон хуулийн зөвлөх нь чи ер нь томоотой бай. Ер нь бол чиний эсрэг баримт нотлохоо маш бага байна. Хэрвээ чи томоотой байж агаад Carol the Ranch охиныг хулгайлах гэж оролцсон гэх ялаа эдэлчих юм бол чи ер нь гарах магадлалтай гэж хэлсэн байгаа байхгүй юу? Гэж хэлсэн боловч Ted Bundy өрөмний өчиг байж зүгээр сууж чадаагүй. Тэгээд төд удалгүй шинэ оргох төлөвлөгөөгөө боловсруулж 6 сарын турш багаар бэлэн мөнгө цуглуулж $500 болгон $500 төмрийн хөрөө 20 ангийн дэлгэрэнгүй зураглалыг цуглуулсан байдаг. Сүүлд энэ зүйлүүдийг яаж цуглуулсныг асуухад Carol Ann Boone авчирч өгсөн гэж хэлсэн байдсан билээ. Орой шүршүрд орох цагаар Bundy камертаа хоцорч ганцаараа үлдэн оргох төлөвлөгөөгөө улам боловсруулдаг байсан. Түүний байсан 20 өрөө нь болохоор таазан дээрээ ийм жижигхэн агааржуулагчийн нүхтэй байсан юм байлээ. Тэгээ тэр агааржуулах нүхнийх нь хэмжээ нь болохоор 930 см квадрат. Тэр ч одоо маш жижигхэн штэ. Тэгтээ бас юу яач магадгүй оргох магадлалтай одоо шоронд байгаа хүмүүс чинь яаж иж байгаа орсон бэлээ бас яаж иж байгаа гарчиж магадгүй те. Тийм үүднээс тэр нүхнийх нь өмнө ийм сараалжин төмрөөр хаасан байдаг байсан. Гэхдээ хин Ted Bundy орой болгон нөгөө төмрийнхөө хөрөөгөөр багаар хөрөөддөг байсан гэж байгаа байхгүй. Оо ятраа. 6 сарын турш тэрийг хөрөөцсөн. Тэгээд одоо нөгөө нэг гинт нөгөө камерт орж ирэл нэгжлэг хийдэж тэ харгалзагч нар. Тий. Тих үед яаж харагдахгүй одоо тий энэ ингээд
төмөр одоо сас нь харагдчих чи таазан дээр байгаа юм чинь. Яаж тэрийг халахалж нуудаг байсан бэ гэхээр саванг ингээ жоохон устаа холж агаад цавуу мэд хэргэлдэг байсан гэж байгаа байхгүй. Биеийнхаа саванг. Тэгээд 6 сарын турш оргох төлөвлөгөөгөө боловсруулсны эцэст 77 оны 12 сарын 30-нд ихэнх харгалзагч нар нөгөө 100 сарын баяр тэгээ бас шинэ оны баяр гээд бүгдээрээ амарчсан байсан үед агааржуулагчийн нүхээр оргож ахлах харгалзагчийн өрөөнд ороод түүний уцыг өмсөж 20 ангийн урд хаалгаар нэггүй алхан оргосон байд юм бэлээ.